Америкийн нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа Эрүүл Монгол иргэн хөтөлбөр. Эрүүл Монгол иргэн хөтөлбөр нь Монгол улсын иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой нийслэлийн засаг даргын тамгын газар Монгол улсын эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран ажиллаж нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд цувралаар хүргэж байна. Эрүүл Монгол иргэн нэвтрүүлгээр Монгол улсын хэмжээнд нэлээд газар авсан өвчнүүдийн талаарх шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн цогц мэдээллийг үзэгчдэд хүргэж хэрхэн онцлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх юм. Хеликобактер гэж юу вэ? Хеликобактер буюу H. pylori нь бактерийн маш хортой нэгэн хэлбэр юм. Ходоодны шархалааны гол шалтгаан нь ходоодны хүчил ихсэх болон буруу хооллолт гэж үзсээр иржээ. Үүнд эргэлзээ төрүүлсэн ажиглалтыг Австралийн эрдэмтэн Барри Маршалл, Робин Уоррен нар хийж 1983 онд H. pylori-н жоомтой төстэй, жижиг сагалтай, ходоодны асар хүчлэг орчинд амьдрах чадвартай, хүний биед маш их хор хөнөөлтэй шимэгч гэдгийг тогтоожээ. Ажилдан улаирсан Барри Маршалл хуруу шилэн дагуулгдсан хеликобактерийг ууж ходоодны хурц өрөвсөлтэй болсон байна. Барри Маршалл антибиотикоор эмчилэн эдгэрсэн боловч энэ нь эмчлэх оновчтой арга бишээ гэж үзсэн байна. Хүний ходоод нь чимэгчлэн амьдрадаг хеликобактер pylori-г анх нээсэн дээрх эрдэмтдийг Нобелийн шагналаар шагнасан. Энэ нь бол асар том нээлт байсан. Энэ нээлтийг хийснээс хойш бол одоо ходоодны өвчин бол эмчлэгддэг болсон. Яагаад гэвэл шалтгааныг мэддэг. За ходоодны ер нь архаг өрөвсөл юунаас болоод үүсэж байгаа юм бэ гэхээр энэ хеликобактериас үүсэж байгаа нь бол одоо 98% гэж үздэг. Энэ хеликобактер нь өөрөө бол энэ ходоодонд ороод тэгээд тэр ходоодыг хамгаалагч тэр ходоодны тэр салсыг гэмтээгээд ингэснээр тэр ходоод өөрөө бүтцийн өөрчлөлтөнд ороод тэгээд ходоодонд шарах үүсдэг. За ходоодонд шарах үүсээд нэг 5-аас 10 жилийн дараа тэр нь ходоодны хавдар болж хүндрэх аюултай байдаг. Энэ хеликобактер нь ялангуяа Монголд бол маш их өргөн тархсан. Монголын хүн амын одоо насанд хүрсэн хүн амын бараг 80-аас 98% хүртэл хеликобактертэй байна гэж үзэж байгаа. Энэ өвчин одоо яагаад Монголд ингэж их тархаад байгаа юм бэ гэхлээр яг энэ өвчний талаар манай иргэдийн одоо мэдлэг сул байна. Тэгээд яагаад энэ өвчин чинь ингэж хеликобактер халдаад байгаа. За тэгээд өшөө зарим нь болохоор би хеликобактертай гэд яваад идэх мөрчлөө тэрүүнийхээ эмчлэхгүй тоохгүй яваад идэг. Хеликобактерийн хор уршиг. Хеликобактер мушка хэлбэрийн сагалаараа ходоодны салс бүрхүүлийг өрөмдөн ходоодны дотор ханыг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэдэг эсийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны ханыг ходоодны хүчлээс хамгаалдаг салслаг бүрхүүл үгүй болж ходоодны хүчил бактерийн ялгаруулж байгаа шүүрлийн нөлөөгөөр ходоодны доторх хананд өрөвсөл үүсч дараа нь шархалдаг байна. Иймд хеликобактер нь ходоодны улайлт, шарх, архаг өрөвсөл, ходоодны хавдрыг үүсгэдэг байна. Хеликобактер хэрхэн халдварладаг вэ? Хеликобактер буюу H. pylori халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж, халдварлагдсан хоол хүнсээр дамжин халддаг. Тэгэлэр ходоод 12 хуруу гэдсний шархан халдвартай өвч юм. Хэрвээ гэр бүлд нэг л ходоодны шархалаатай хүн байгаа бол тэр гэр бүлийн бүх гишүүдийг эмчлэх шаардлагатай. Хөгжиж угаарнуудад 20 хүртэлх наснуудын 75% хүртэл, 20-с дээш наснуудын 90% хүртэл халдвар авсан байна гэж үздэг. Харин Америкийн нэгдсэн улс, Австрали, Япон гэх мэт хөгжингүй орнуудын хувьд гэвэл нэг удаагийн аяга 5 халдварыг өргөн хэрэгэлдэхтэй холбоотой. 40-с дээш наснуудын 20%, 60-аас дээш наснуудын 50% нь халдварлагдсан байдаг байна. Гэвч халдвар авсан хүн болгон ходоодны шарханд өртөхгүй байж болно. Америкийн нэгдсэн улсууд бол хеликобактерийн халдвар авсан хүн бол яг насанд хүрсэн хүмүүсийн дотор нэг 40-с 50% эзэлдэг гэж үзвэл Монголд бол 80-аас 90% эзэлдэг.
энэ нь юутай холбоотой вэ гэхлээр Монголд яг энэ хеликобактери хор уршиг ерөөсөө мэддэггүй. Тэгээд энүүнийхээ ерөөсөө оночлуулдаггүй. За тэгээд гэр бүлд одоо хин нэгэн гишүүн нь хэрв хеликобактертэй байх юм бол үлдсэн бүгдээрээ хеликобактерийн халдвар авах магадлал их өндөр байдаг. Хеликобактертэй хүнд ямар шинж тэмдэг илэрх вэ? Эвлигээр цанхайн энэ ихэнхдээ хэдэн 7 хоногор алга болж эргэж мэдрэгдэн, шүн дундын үед, ходоод хоосон үед илүү мэдрэгдэн, юм идэхэд арилна. Мөн ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг антацид юмуд уухад арилна. Доорх бусад шинжүүд илэрнэ. Үүнд жим буурах, хэвлийн орчимд өвдөх, цээж гашин өргөх, цээж хорсох, хоолны дуршил буурах, дотор муухай оргих, бойлжих, ходоод орчимд хүндрэх, амнаас эвгүй үнэрдэх, зарим хүнд дээрх шинжүүдэд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байх тохиолдол бий. Хэрвээ ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх, өтгөн баран харангуйтай цусрахыг зүйл үзэгдэх, кофений шармэт эсвэл цусрахыг зүйлээр боолжих зэрэг шинж тэмдэг илэрвэл нь ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай байдаг тул эмчид яаралтай хандах хэрэгтэй. Хеликобактерийг хэрхэн оношилох вэ? Цусанд энэ хеликобактерийн эсрэг үүссэн эсрэг биетийг тодорхойлж болно. Эсвэл бол ходоодны дурангаар энэ хеликобактерийг илрүүлж болно. Хеликобактерийн эсрэг биет илрүүлэх цусны шинжилгээ өгнө. Гэхдээ саяхан халдварлагдсан эсвэл эмчилгээ дөнгөж дууссан бол цусны шинжилгээгээр илрэхгүй байж болзошгүй. Мөн эндоскопийн шинжилгээ өгч болно. Үзүүртэн гэрэлтдэг нарийн урт хоолойг өгөх камертай дуран залгуулж улаан хоолой 12 хуруу гэдсний ханыг шалгана. Хэрвээ шархтай бол эмч эндоскопийн тусламжтайгаар шархны зургийг авах өгөөд шаардлагатай бол шархалсан хэсгээс маш бага хэсгийг хальслан микроскопт шинжилгээр авдаг. Энэ процедурыг биопси буюу эсийн шинжилгээ гэнэ. Хэрвээ шархнаас цус гарч байвал эмч эндоскопын ашиглан цус тогтоох мис ажилбарыг хийнэ. Хэрвээ шарх байган тогтоогдвол эмч танд H. pylori илрүүлэх тест хийнэ. Энэ шинжилгээ их чухал. Учир нь шарх юунаас болж үүсхийг тогтоох бөгөөд энэ нь цаашид ямар эмчилгээ хийхийг чиглүүлэх аж холбогдолтой байдаг. Гэхдээ H. pylori-г цусны өтгөний шинжилгээнд олж тогтоосны дараа л шаардлагатай гэж үзвэл эндоскопийн энэ шинжилгээг хийнэ. Хэрвээ лабораторийн шинжилгээгээр хеликобактери илэрсэн бол эмчилгээгээ даруй ихэл хойшлууч болохгүй. Эмчилгээ хийлгэхгүй бол хорт хавдар үүсч болох талтай. Америкт бол ер нь хеликобактерийн хэвийн хэмжээ бол 0-4 байх ёстой гэж үздэг цусанд. Монгол Оросын холбооны улсад бол 0-30 байх ёстой гэж үздэг. Sunshine, sunshine reggae, 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 reggae. Эрүүлэнх 100 наслахын нууц NSP. Хеликобактери 100% эмчилэгдэж чадах уу? 30 жилийн өмнө эмч судлаачид ходоодны шархыг буруу хооллосноос ходоодны хүчил их ялгарснаас арх дарс хэрэглэснээс стрессээс үүсдэг гэж үздэг байлаа. Эмчилгээнд нь сайн амарч зөв хооллож ходоодны хүчил бууруулагч антацитийг хэрэглэхийг зөвлөдөг байжээ. 1982 онд H. pylori буюу хеликобактери хэмээх ходоодны шарх үүсгэгч бактери байгааг олж тогтоосон байна. Ингэснээр энэ өвчнийг эмчилгээд антибиотик хэрэглэх болж антибиотик ходоодны хүчил бууруулагч ходоод хамгаалагч юмуудын хавсарсан эмчилгээ хийдэг байлаа. Мөн өтгөн кофе, халуун ногоо, махны өтгөн шил, тамхи татах, яруу санд руу хооллох, даршилсан болон давсалсан зүйлс, арх зэрэгээс татгалзахыг зөвлөдөг. Хеликобактер тэр үүсчихсэн болвол 3 төрлийн антибиотик уучээж тэгжээж энэ хеликобактерийг арилгадаг. Энэ хеликобактер бол ер нь бол эмчлэгддэг өвчин. Гэвч энэ антибиотикийг ихээр ингээд уугаад авах юм бол жилд
одоо энэ хеликобактерийн халдварыг хүн хэдэн ч удаа авч болно шүү дээ. Яагаад гэвэл авахд айгүй амархан өвчин. Тэгэнгүүт тэр болгоно антибиотик уугаад байх юм бол энэ бол эргээд илгэнд бөөрөнд нор ходоодонд их гэмтээгээд эхэлдэг. Эмчилгээний үр дүн ихэнх тохиолдолд сайн бүрэн эдгэрдэг боловч антибиотик нь хеликобактерийг устгах явцад хүний бие организмд чухал үр гүйцэтгэдэг ашигтай фермент бичил биетнүүдийг давхар устгадаг тул дархлын систем сулрах, хоол боловсруулалт муудах, богинцөрдөх зэрэг сөрөг нөлөө эмчилгээний дараа их гардаг байна. Иймээс эмчилгээ дуусны хойно зарим ходоод хамгаалагч, хүчил бууруулагч юмуудыг тодорхой хугацаанд хэрэглэх шаардлагатай болдог. Эмчилгээ үр дүнтэй болж бүрэн эдгэрснийг яаж шалгах вэ? Буруу эмчилвэл уг бактери нь идэвхгүй амьдралын хэлбэр шилжин шилбүрэн ухрааж өөртөө тааламжтай үеийг хүлээн хамгаалах үүрэндээ ордог. Ийм үед шинжилгээгээр чилэрхгүй. Харин бүрэн эдгэрснийг шалгахын тулд эмчилгээ дууснаас хойш сарын дараа шинжилгээ хийх шаардлагатай. Хэрвээ хеликобактер антибиотикийн бомбогдөлтөнд өртөлгүй амьд үлдвэл заавал дахин идэвч нэ гэсэн үг. Хеликобактерид дархлаа тогтдог. Эмчилүүлсний дараа ахин халдвар авах магадлал бий юу? Хеликобактерид дархлаа тогтдог. Жишээ нь хеликобактерийн халдвартай их хүүхдийн хооллоготой халуун эсхийн шалгаж өөрөнд төрүүлж амсснаас хүүхдийнхээ соосгийг амандаа хийснээс хүүхдүүд маань ундааг нэг лонхноос сууж альман хувааж иддгээс дамжуулан халдвар авч болдог. Энэ олон шалтгаанаас болж эмчилүүлсний дараа маш амархан дахин халдвар авч болно. Хеликобактер нь шүдний өнгөр дээр хүртэл байдаг. Эмчилүүлэхгүй удаан явах нь хүний биед маш муугар нөлөөлж биеийн эсэргүүцэл дархлаас суларч олон өвчний их үүсвэр болдог. Дахин антибиотик эмчилгээ хийлгэвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үү? Мэдээж нөлөөлнө. Олон удаа антибиотик эмчилгээ хийлгэснээс антибиотикт мэдрэг чадвар алдагдана. Дархлаас суларч ядарч сулдана. Антибиотик нь H. pylori устгахдаа хүний биед байх ёстой ашигтай бактерийг хамт устгаж ходоодны өнгөрийг арилгадаг учраас биеийн эсэргүүцэл муудаж амархан халдвар авах болон өвчлөмтгий болдог. Эмчилэх болон сэргийлэх арга. Дэлхийн хамгийн том лаборатори болох Америк нэгдсэн улсын NSP корпорац Япон, Германи, Англи зэрэг олон орны эрдэмтдтэй хамтран судалгаа хийх явцад нэгэн гайхалтай нээлт хийсэн байна. 100 жилийн туршид Америкийн индианууд энэхүү өвөрмөц модны үндсийг олон янзын өвчин ангахад хэрэгэлсээр иржээ. Ой хортон шавьж дидэгдэж, цагаан гэрвийн дайралтанд дөртөж, бүхэл модод мөөгөнцөртөж, янз бүрийн суурил болоход зөвхөн Пау де Арко хэмээх модл огт өвчлөлгүй эрүүл байдаг нь говьд анхаарал татаж байлаа. Пау де Арко буюу монгол хэлний орчуулбал шоргоолжны мод нэртэй энэхүү мод нь дархлал зохицуулах, бичил биетэн устгах онцгой шин чанартай тул бүс нутгийн бусад моднууд дундаа шоргоолжны мод ганцаархнаа мөөгөнцөргүй байдаг байна. Шоргоолжны мод нь дархлын системийг дэмжих, вирус нян мөөгөнцөрийг хүчтэй эсэргүүцэх, өвчин намдаах, хеликобактери шимэгчийг устгах, ходоод болон нарийн гэдэсний өрөвслийг дарах үйлчилгээтэй. Эрдэмтэд гүнзгийрүүлэн судалж маш олон туршилтын уйггүй ажилласны үр дүнд хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүйгээр хеликобактер pylori 100% устгадаг хамгийн шилдэг арга болох HP Fighter Colloidal Silver Pau de Arco бүтээгдэхүүнийг гаргаж авсан байна. Хеликобактерийг устгахад зориулж NSP корпорац тусгайлан гаргаж авсан HP Fighter буюу орчуулбал хеликобактерийг устгах гэдэг бүтээгдэхүүн нь найралганда хадаасхан засгийн баяжмал 10 хүч дургамлын үндсээр хийсэн ханд каин чинжүүний үр Pau-de Arco ургамлын үндэс холцын баяжмал зэрэг ургамлуудыг агуулдаг бөгөөд хеликобактерийг устгах, ходоодны доторх ханыг хамгаалах, салстын ялзралыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Colloidal Silver буюу уусмал мөнгө нь химийн аргаар гаргаж авсан
аливаа нийлэг антибиотикуудыг оруулах байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Өвчин үүсгэгч ямар ч төрлийн нянга коллоидал сильверийн өчүүхэн хэсгийн дэргэд амьд байж тэсдэггүй байна. Коллоидал сильверийн молекулууд хеликобактерийн үйл ажиллагааг сааруулж үржих явцыг зогсоон улмаар бүрэмсэн устгадаг. NSP корпорацийн гаргаж авсан коллоидал сильвер нь 650 гаруй нэр төрлийн хортой бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд стафилококк, стрептококк зэрэг аюулт бактериудыг давхар устгаж төрөө булчирхай, ларингит, фарингит зэрэг хоолой залгуурын өвчнүүдийн эсрэг маш өндөр үр нөлөө үзүүлдэг. Пауди аркон бактери, вирус, мөөгөнцрийн эсрэг тэмцэх, дархлал тэтгэх өндөр хүчин чадалтай өвдөлт намдааж улаан эсийн тоглолцуулан цус төлжилтийг сайжруулдаг. Бүх төрлийн хавтар, харшил, хэрэлдэг, ходоод, давсаг, төрөө булчирхан өрөвслийг ангаадаг байна. Мөн гэдэс ба өтрээний мөөгөнцрийн үед хэрэглэхэд маш өндөр ач холбогдолтой. Олон улсын хамгийн нэр хүнд бүхий 5 стандартыг хангаж Дэлхийд тэргүүлсэн Америк нэгдсэн улсын шилдэг үйлдвэрлэгч NSP корпорацийн энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хеликобактери 100% устж үгүй болдог төдийгүй эрүүл мэндийн хувьд гайхалтай үр дүнд хүргэж байгаа нь Англи, Франц, Германи, Япон, Канада, Америк зэрэг олон улсад явуулсан судалгаагаар бүрэн батлагдсан билээ. NSP корпорац эрүүл Монгол иргэн хөтөлбөртэй хамтран ажиллаж манай улсын дунд зорилготой иргэдийн амьдралын төвшин харгалзан эрүүл мэндийн яамнаас тавьсан хүсэлтийн хүрээнд эдгээр бүтээгдэхүүнийг нэн хөнгөлтэй нөхцлөөр нийлүүлж өөрийн төлөөлөгчийн газраар дамжуулан зөвлөгөө өгч үзлэг онцлогоо явуулах юм. Америк нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа эрүүл Монгол иргэн хөтөлбөр